track. Та нар сая намайг виртуал ертөнцид яасны минь харв. Гэтэл одоо та нарын өмнө тэндээсээ гараад ирчихсэн ингээд зогсож байдаг. Миний нэр Бойка. Та нар ч мэдэн л дээ. Та нарт нэгэн гайхалтай сониг дуулгахад өнөөдөр Монголын системийн шинжлэгдсэн 4 тэг хувилбарыг шинээр танилцуулна гэсэн. Мягмар наран захирлаа. Та Монголыг тайлбарлаад өгөөч. Альва ахаа гараад ирлээ. Монгол активийн зэрэг мемор нагпаа. Өнөөдөр энэ юм бидний урьдчилан хэлээ авч хүстэй ирсэн. Монголын финансыг анх өдөрдөн илэрсэн Монгол улсын иргэн сайд Досман Фрай оюун дахин үгс харилцаа холбооны сайд төвчрөд улсын хурлын гишүүд за бидний захирлын үйл ажиллагааг хөнгөлт дэмжиж хандаж ирсэн. Мэдээ тавьж байгуулсан. Бидний хамгийн үнэтэй зэрэглэгч тав хүндэд энэ өдрийн мэндийг Монгол активийн хамтны өмнөөс тав хүндээ хүлээж байна. People, that in doing to you, even whether after they believe often and searches. Oh, it be you I don't worry about and don't any which be forever just about the people good. I ain't about the place to still one would stay my religion. I hope if there's a such be the mere follow mistake and justice. You ain't about the twins here. If there's a such be mere follow experience at listen so or I still would do first. If a bit innocent of I still about that would say. People go so that they go good. You wish to get the judges and Lennoxon. Amy folks have out. It never the him just take if the Mites Kuzga. It did a comprated Mites Herod spout of the Hamptons. As they stay bit looking but Negan or rather totally see to update about the Hamptons at the door. It did a hungry assignment to what they would go up. And these states the camera was to get the goose. In was still bit before I around the Hamptons. Энэ үйлчлэгээр дахимшаас өмнө ямар байсан бэ гэхээр өдөр мэдээ. Эцэг эхчүүд байт хамтаа аваад дэлхийн гадаа очиж хондог. Эсвэл бүгдийнхээ ирээдүйг фуглаагаар шийдвэрлэж байгаа тийм байсан. Их бүхэн энэ үйлчлэгээр дахимжуулснаар одоо суулаагаар явгүй нийтдээ бод. За дараагийн нэг үйлчлэг. Бид бүхэн мэднэ. Хот хоорондын замын 3 зүйлгүүд. Өөрөөр хэлбэл удаан болсон фашн програм постыг. Энэ 6 постод нэвтэрч байгаа машинуудаас өмнө төлбөр авч ийн гэдэг гадны хайцаар бид бүхэн төлбөрийн үйлчлэг авахгүй. Энэ байдаг бид бүхэн халж хэмжүүд иргэндээ бэлэнждэг. Нэрээ иргэн шуурхай бүгдээс үүсэхгүйгээр шууд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байгаа бид бүхэн багтаа. Дараагийн нэг үйлчлэг бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Улсын бидний ерөнхий газар дээр бид нар эдний өмнөд шинээр авах ягдсан бол ахиж авдаг. Гадаад пассвортыг бодохоор шинээс сонгоно гэдэг. Бид бүхэн тэнд ойчроо дуу айд дээр ямар их ойчроо үүсгэж үгээсээ бид бүхэн одоо бараг мартсан байна. Тэгэхээр энэ бол мэдээж технологийн үйл. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн 1.8 сая монголчууд Монголын хэрэглэгчтэй болсон байна. Энэ нь бол бидний хамгийн том багсаж байгаа. Өөрөөр хэлбэл бид бүхэн Монголын үндэсний хамгийн том платформ болж чадсан. Өнгөрсөн хугацаанд энэ 1.8 сая хэрэглэгч маань 46 сая үйлчлэгийг захимаар авсан байна гэсэн статистик байна. За энэ 46 сая үйлчлэгээр энэ бүгдийг ингээ харахад бид бүхэн одоо ямар очиод байна гэхээр натан төрсөн 5 хүн тутмын 4 нь Монголыг ашиглаж байна. Дээр нь энэ Монголын хэрэглэгч маань өнгөрсөн хугацаанд дунджаар 25 үйлчлэгийг захимаар авсан. Тэгэхээр бид бүхэн энэ өнгөрсөн хугацаанд хэмжүүлснээр харахад нэг иргэнээс хамгийн багасаар 500,000 төгрөгийг хэмнэсэн байна. За нийтбэр тагаар бодоод үсгээр 25 үйлчлэгээр иргэн бодгоо 50 цагийг бид хэмнэсэн. Энэ 50 цагийг ажлын өдрөөр бодоод үзэх юм бол иргэн бүрээс бид нар ажлын 7 хоногийн өнгөрсөн хугацаанд хэмнэсэн байна гэсэн. Энэ хэмжтэй бид бүхэн 46 сая үйлчлэгээ гэдгээр тооцоод үзэхэд бид бүхэн унааны одоо төрийн байгууллага руу очиж явах
Тэр хичээл заавдыг бодоод бид нар өнгөрсөн хугацаанд бид 56 телефон төгрөгийг иргэнээс үнсэн. Бичиг тасыг заавдыг гэдэг мартчихсан. Бичиг тас гэдэг нэг тас 2 цаг тас бид бүхэн энийг андаахгүй өнгөрч магадгүй. Тэгээд энэ чи өөрөө нийтлэг дүнгээр бодоход бид бүхэн өнгөрсөн бичиг тасны дээрээс телефон төгрөгийг ирсэн байна. Тэгээд нийслэл утгаараа бид бүхэн ийм Монгол платформ манаас нэгснээс хойш 121 тэрбум төгрөгөөр баг 1.8 хэмжээний инвестиг иргэнээс хийсэн байна. Энэ тав бүр 1.6 сая үйлчлэгийг үзүүлж байна. Тэгээд уламжлалтай бодъё. Бид нар 1.6 сая үйлчлэгийг бид нар уламжлалтаар авах гэдэг хэрэг яах байсан бэ гэхээр тухайн үйлчлэгийн үгтийг таасаар гэдэг. Тэгээд тухайн таасан дээр бусаа хариугаа магадгүй зарим үйлчлэгээ олон хасах материал ч юм уу офис хаасыг нэгдээ бүр их пассив байна. Тэгээд сан бүр авч байгаа 1.6 сая үйлчлэгээс бид бүхэн хоолсодоо зэсэх. Бид нар хамгийн багадаа 3.2 сая шиг пассив өгсөн. Одоо тар бүр хүнээд байна. Тэгэхээр энэ бол маш их таас байна. Энэ 3.2 сая шиг пассив паавал эсвэл үзээр. Бид нар энэ 3.2 сая шиг пассив бачин байдаг. Нэг бүрчтэй ингэж нэлгээ тавьсан бодол. Нугаа суперфрийн кампайд бүр хэмжээний цаасыг тар бүр ингэдэг. Тэгэхээр саяны процесс нь 46 сая үйлчлэгээ тооцоод байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 92 сая шиг кат боёо. Үүнээс 92 сая шиг цаасыг хийхэд давтаад 9,200 шиг юм уу. 9 сая 200 мянган литр цэгэр усыг бид бүгд эцсигээс хайрж хамгаалж инээд байна. Бас энэ бол хамгийн бага өдөртөө бодоод юм. Тэгэхээр дахиад гэдэг бол энэ маш том ажил байгаа гэдгийг таавсан гэрэм. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд бид бүхнийг дэмжиж ирсэн хамтарч байгууллагууд, мэдээд хариуцах бүх байгууллагууд за энэ ажлыг санаач бидийг үргэлж дэмжиж ирсэн оюутны сайдаа багтаа хэлбэлээ. Яагаад гэвэл яг жилийн өмнө бид бүхэн ийм Монголд 3 нойлыг танилцуулж явах үеэр бидний хэлбэлээр ямар асуудлууд яаж шийдэх боломжтой танилцуулгыг танилцуулж ирсэн. Тухайн үед ерөнхий сайдын шийдээр бид бидний орчин ажил холбооны сайжруулах, аюулгүй байдлыг хоног дүнгийн институт авах, институтын дээр бид бүхэн ийм оюун фас суурьсан ийм Монголд дөрөвнөөс шийдлийг одоо нэвтрүүлэх гэдэг бодоод. Ийм Монголын энэ олон үйлчилгээ боломжуудыг санд болгож байгааг би эмээ өвөө аав ээж ер нь бүхэнд заавал дуулгана. Киноны тасалбар захиалаад бүх төрлийн төлбөр тооцоогоо хийдэг бол гоё. Олон нууц үг үүсгээд санаад байхгүй. Оюун эрдэнэ ерхий сайд та анх ийм Монголыг санаачилсан гэсэн. Цаашид өөр ямар боломж бий болох бол та надад болон бусад хүмүүст тайлбарлаж өгөөч. Миний хамгийн одоо хайртай хамгийн бас тийм одоо хүртээмжтэй бас маш игдүүтэй тэгээд маш энгийн шийдэлтэй мөртлөө маш их тийм олон хүнд одоо хүрсэн ийм одоо төслүүд ийм Монгол байсан. Тэгэхээр би ийм Монголыг бүтээлсэн хүн бүхэнд захимжилтыг хийхийн төлөө хичээл зүтгэл гаргасан засгийн газар бүхэнд үүнд оролцсон одоо нийт ийм монголчуудаа нийт захин хэрэглэгч нартаа одоо чин сэтгэлийн бас одоо талархал илэрхийлж байгааг нь хүлээн авнаа. 3 жилийн дотор та бүхэн 1.8 сая хэрэглэгчтэй 3 жилийн дотор та бүхэн Монгол улсын сэтгэлгээнд том хэмжээний реформыг хийж чадсан. Тэгэхээр та бүхэн энэ амжилтан дээр дудуурлаад 5-0-ыг хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Саяхан баялагын сангийн тухай хууль батлагдсан. Тэгээд ийм Монголоор дамжаад манай иргэн бүхэн данстай одоо болно. Ийм Монголоор дамжуулаад баялагын сан өөрөө өөрийгөө арвижуулна. За баялагын сангийн хууль яг 3 жилийн өмнө ийм Монголиа одоо хэрэгжиж эхлэж байх үед эргэлзээтэй, үл итгэлцэлтэй бас энэ юу л болдоо гэж бодож байгаа маш их тэр олон бодлууд яг одоо баялагын сан дээр одоо байгаа. Гэхдээ баялагын сан бол яг ийм Монголтой адилхан амжилтанд хүрнэ. Хөндөө хөрөнгө оруулалт хийсэн үндэстэн хамгийн дөрөнд хөгждөг. Бид ирээдүйг тухай ярина гэдэг бол бид хүүхэд залуучуудын тухай ярина гэсэн үг. Хүүхэд залуучуудын тухай ярина гэдэг бол боловсрол эрүүл мэнд, залуучуудын тухай ярина бол орон сууц гэдэг бол хамгийн чухал зүйл. Тэгэхээр судалгаагаар гарсан энэ 3 үр дүнг ийм монголчуудтайгаа хамт big data-н дээр тулгуурлаж шийдэхэд бэлэн болсон гэсэн. Яагаад гэвэл хэрвээ ийм Монгол байгаагүй бол бид нар энэ зүйлийг хийж чадахгүй. Цаасаар энэ төлөвлөлтүүдийг хийж чадахгүй, цаасаар энэ данснуудыг нээгээд ойлголцож чадахгүй. Одоо биднэрт big data байна. Одоо та бүхэнд big data-н дээр тулгуурласан хиймэл оюун ухааны
шийдэл байгаа. Тийм учраас та бүхэн хүртээмжтэй эдийн засгийг бий болгох реформыг монголчууд бас хийхэд бэлэн болсон байна. Тэгээд нийт иргэдийнхаа өмнөөс эрхэм Монголыг бүтээсэн хүн бүхэнд энэ реформыг дэмжсэн хүн бүхэнд оролцсон хүн бүхэнд 1.8 сая монголчуудаа талархал илэрхийлье. Баярлалаа. AI чи байна уу? Би энд байна. Чи яг юу хийж чадах вэ? Арай кинон дэр гардаг шиг хүмүүсийн эсрэг байлдаад ах юм биш үсттэй. Би иргэдэд хэрэгцээ үйлчилгээнүүдийг санал болгож, ажил бүтээхтэн тусалж, төрийн үйлчилгээг илүү хялбар авахд туслана. Программист Эрдэнэ Баяр та тайлбарлаж өгнө. За тэгэхээр миний хувьд ийм өгүүлбэр дөрмдөөс хөлбөртөөр хиймэл оюун чихэн ажилладаг. Ийм өгүүлбэр дөрмдөөс хөлбөрийг гаргахын өмнө мэдээллийн үйлсгээд хэрхээсээ хагасан тухай мэдээллийг та бүхэн танилцуулж байгаа. За хамгийн ихэнд би ийм хиймэл оюуны хэсгээ 3 хуваа гэж бодсон байгаа. Эхлэл хэсэг zero to hero буюу аргу хоосон зүйлсээс хөдөлмөрсний үр дүнд мэдлэгтэй болж байгаа үр дүн гаргахыг бий болгож байгаа гэдэг үгийг онцлоо гэж хэлсэн байгаа. Бидний хувьд 1.8 сая хэрэглэгчийг 46 сая үйлсгийн мэдээд байсан. Үүнийг бид нар боловсруулж data warehouse-ыг үүсгэсэн дээрээс хиймэл оюуны модельээс сураас дараагийн ажлуудыг хийх гол платформ маань болж гисэн гэсэн. Дараагийн хэсэг дээр бас бид нар одоо ийм өгүүлбэр хиймэл оюун маань хэрхэн ажиллаж байгаадаа танилцуулж байна. Бидний сургасан модель маань үүсгэгийг санал болгох зарчмаар хэрвээ би та бүхэн ийм өгүүлбэр систем рүү орох үед танд тохирох хамгийн боломжит таамаглал бүхий үүсгэнүүдийг тань санал болгох. Үүнийг жишээн дээр дуудаж ярих гэж ярих юм бол одоо бид нэр өндөр tutmын хэрэглэдэг YouTube, Netflix гэдэг том платформуд дээр бидний үзэг контентуудыг үзсний дараагаар бид яг түүнтэй төстэй үүсгэн контентуудыг санал болгодог. Яг энэ зарчмын дагуу манай ийм өгүүлбэр системд орсон хиймэл оюуны үйлчлэгийг санал болгох гэсэн маань ажилладаг. За үүний дараагаар бид ийм өгүүлбэр дөрмөөс хөлбөрийг гаргахын тулд ийм мэдээлэл үйлчлүүдийг маш сайн туршилт хийх үүрэгтэй. Хоёр төвчний бид нэр туршилт хийсэн байгаа. Эхний үйлчлэлээс дотоодынхоо үйл ажиллагаанд penetration test системийн хэрэгцээ төстэйгээр тестүүдийг хийсэн. Энэ бас яг гэх мэдээлэл үйлчлүүдийг тусгай програм хангамжуудыг ашиглаж хэрэглэгчтэй төстэй ийм өгүүлбэрээр нэвтэрч орж үүсгэн авч байгаатайгаа төстэй байдлаар тестүүдийг хийж эмзэг байдал сул талуудыг илрүүлээд засварлаж оруулсан байна. За хамгийн сүүлд нь бид кибер айлгуудын үндэсний төв нийт public search сая Монгол улсад байгуулагдсан байгаа. Public search-ийн хамт олонтойгоо хамтарч хоёр байгууллагынхаа харилцаа ажиллагааны хүрээнд ийм өгүүлбэр дөрвөөс хөлбөрийг гаргахын өмнө Lightbox буюу олон улсад байгаа хакеруудад ийм өгүүлбэр систем рүү яаж хандж босох вэ гэдэг тийм аргачлалаар ийм өгүүлбэр системийг шалгасны үндсэн дээр ийм өгүүлбэр системээс хүний мэдээллийг харах, өөрчлөх, устгах боломжийг баталгаажуулсан мэдээллийг бидэс өгсөн байна. Тэгэхээр та бүхэн итгэлтэйгээр ийм өгүүлбэр системийг ашиглах боломжийг бүгдэж өгсөн ба шүү. Та бүхэнд баярлалаа. Дизайн. Энэ бол маш чухал. Жишээ нь би та нарт товчхон ойлголт өгье л доо. За ямар байна? Дизайн гэдэг ийм чухал. Монголиа дөрөвтэйгээ дизайнаа өөрчилсөн. Хэрхэн яаж өөрчлөгдсөнийг Зандра Байдгийн аха та танилцуулаач. Please. Тэгвэл бид бүхэн дөрвөн нээлийнхаа дизайн дээр технологийн шийдлийг хэрэглэгчдэд хэн ялбар хүргэх тал дээр илүү хялбараар хурдан хүргэх бүтэмжтэй гэдэг концепцийг барьж ажилласан байгаа. За юун төрөнд бид бүхэн web responsive байдлыг сайжруулж гисэн. Ингэснээрээ хэрэглэгч ямар ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаасаа үл хамааран дэлгэцэн дээрх ямар нэгэн эвдэрэл гарахгүйгээр хэрэглэгчдэд бүгдэнд адилхан өргөх боломжийг бүрдүүлж гисэн. Мөн бид интерфейсийг дахин зохиомжилж өгснөөрөө хэрэглэгч нэг дэлгэцнээсээ олон функц рүү шилжих боломжийг үүсгэж өгсөн. Дараагийн оролцсон өөрчлөлт бол Монголигийн хэрэглэгчдийн хамгийн их түгээмэл авдаг үйлчилгээнүүдийг урагшин аваад өгöd нэг ангилалд оролцсноор хэрэглэгч жишээ нь одоо би визний материал бүрдүүлэхэд 2-3 төрлийн материалыг
тусад нь нэрийг нь хайж өмнө нь авдаг байсан бол одоо нэг ангилалд оруулснараа хэрэглэгч нэг дороос бүх үйлчлэгээ хялбар авах боломжийг нь бүрдүүлчихсэн. Нүүр хуудсан дээр оруулсан өөрчлөлт бол бид бүхэн хажуу талын меню туслах меню зэсийг үүсгэж өгсөн. Ингэснээр хэрэглэгч нэг цонхноос олон төрлийн үйлчлэгийг хялбарчилж боломжийг нь бүрдүүлж байгаа. Манай туслах зэс дээр хэрэглэгч өөрийнхөө авсан үйлчлэгээний төв болон таалагдсан үйлчлэгээнүүдээ хадгалаад явах боломжийг бид бүхэн шинээр үүсгэж өгсөн. Мөн бид бүхэн профайл зэсийг өөрчилсөн. Бичиг баримтуудаа өөрийнхөө халаасан байгаа мэдрэмжийг үүсгэхээс гадна тээврийн хэрэгсэл болон төрд байгаа миний мэдээлэл, газар үйл хөдлөлийн мэдээллүүдээр баяжуулж гисэн. Хэрэглэгчдийн хайлт хийхэд төвөгтэй байсан бол хайлт хийх хэсгийг илүү томруулснороо хэрэглэгч call to action буюу үйлчлэл хийхэд нь илүү уриалж гисэн. Мөн хайлтын зэсэн дээрээ бид шинэ фичур болох voice search-ыг оруулчихсан. Дуугаар хайх үйлчлэгийг оруулчихсан. Ингэснээр хэрэглэгч үйлчлэгээ хялбар хурдан авах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Та бүхэн жишээлэгдсэн юм өнгөлөө 4 найл таалагдана гэж найж байна. Баярлалаа. Энэ миний 14 нас хүртэлх эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн шинжилгээний хариу. Оншилгоо, амбулаторийн карт гэх мэт асар олон баримтууд. Зарим нь урагдан, хаягдан, гээдэн. Асуудал маш их. Гэтэл одоо энэ бүх цаас хэрэггүй болж гар утсанд бүгд багтдаг болж Эрдэнэ засгийн хичээ та тайлбарлаад өгөөч. Бид өмнө эрүүл мэндийн үйлчлэгийг авахдаа маш олон төрлийн асуудлуудтай тулгардаг байсан. Эмнэлгийн цагийг авахын тулд ямар нэгэн лавлахын хүлээн авах дээр очиж ооширлдог. Тухайн цагийг авсныхаа дараа шинжилгээгээ өгснийхаа дараа шинжилгээний хариуг авахдаа дахиад өөр нэг цохон дээр нь очиж очирлдог. Тэгвэл бид шинжлэгдсэн 4 нөл хувилбартаа эдгээр асуудлуудыг шийдэхийг зорьсон. Ингэснээрээ бид нар эрүүл мэндийн үйлчлэгийг авахд таны очиж үзүүлэхээс бусад бүх үйлдэлийг бүрэн захимжуулсан байгаа. Ингэснээрээ та өөрийнхөө оншоод тодорхойлсад тодорхой эмчгүүдэд хайр боломжтой. Эмчгүүдэд хайснараа та өөрийнхөө үзүүлэх эмнэлгийнхаа салбар байршил, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг авах боломжтой. Та мөн цахимаар цагаа авах боломжтой. Бид нар танд цахимаар цагаа авахд маш том нэг давуу талыг олгож байгаа. Энэ нь юу вэ гэхээр би танд товлолт цаг болохоос 24 цагийн өмнө мэдэгдэж байгаа. Ингэснээрээ та давхар өөр ажил төдөвдөх, ямар нэгэн уулзалт цуглаанаас болоод тухайн эмнэлгийн цагт очиж чадахгүй байх эрсдлээсээ урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн та ганцхан төвчтараад эмнэлгийн цагаа цуцлах боломжтой болсон. Эмчид очиод үзүүлээд эмчтэй уулзахад эмч биднээс хамгийн түрүүнд та ямар төрлийн ийм өмнө хэрэглэж байсан бэ гэж асуудаг шүү дээ. Тэгвэл та эрүүл мэндийн эмийн жороосоо өөрийнхөө ууж хэрэглэж байгаа эмийн хяналтаа тавиад тухайн эмчид би ийм төрлийн эм ууж хэрэглэж байсан гэдэг мэдээлэл өгөх боломжтой. Мөн эмч таны өөрийн зөвшөөрөлтөөр таны эмчийн түүхийн мэдээлэл мөн харах боломжтой. Бид мөн Air Mongolia-тай хамтран өргөн хэрэглээний 100 орчим нэр төрлийн эмийг виртуал орчинд захимжуулсан. Ингэснээрээ хүртээмжийг илүү нэмэгдүүлсэн. Ингээд бид эмчид үзүүлээд бүх шинжилгээгээ өгөөд эмч үйлчлэгээ дуусгасны дараа бидэнд маш их хэмжээний цаасан бичиг баримтууд төлөвлөж үздэг шүү дээ. Тэгвэл бид одоо зөвхөн таны гар утсанд таны эдгээр бүх бичиг баримтуудыг багтааж өгсөн. Жилд дунджаар Монгол улсад 70,000 орчим хүүхэд мэндэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө 70,000 орчим жирэмсэн ээжүүд байдаг гэсэн үг. Тэгвэл бид эдгээр ээжүүдийг бяцхан үрээ хөвлөдөд тээж ихсэн өчөөс нэгшээд жирэмсний хүчөөрөө туслах ашиг. Уг зэснээс та бүхэн өөрийнхөө ургийн божисын явцыг мэдээллийг харах боломжтой. Мөн өмнөх жирэмслүүдийн түүхүүдийг хэрхэн төрж байсан талаар мэдээллүүдтэй мөн харах боломжтой. Жирэмсэн ээж маань төрөв хүртлээний 8 төрлийн үзлэг шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай болдог. Тэгвэл бид тэдгээр 8 төрлийн үзлэг шинжилгээний товлолуудыг харуулад тухайн үзлэг шинжилгээндээ хамрагдсан эсэх талаар хяналтаа тавих боломжийг мөн олгож байгаа. Үүн танд дараагийн үзлэгийнх нь цагийг мөн сануулж өгч байгаа. Ингээд бид хүүхдэд төрүүлээд төрсний дараа хүүхэд маань насанд хүрэх хүртлээр 10 гаруй өвчтөөс урьдчилан сэргийлэх 6 төрлийн вакцины тавьсхыг шат дараатаагаар хийх шаардлагатай болдог шүү дээ. Тэгвэл бид эцэг эхчүүдтэй тухайн хүүхдийнхээ ямар төрлийн вакцинд хэдэн тун хамрагдаад тэр вакцинчдыг хэдэн хувьтай авсан байгаа талаар мэдээлэлтэй хяналт тавих хүүхдийн хариулт мэдээг хамгаалах боломжийг нь олгож байгаа. Мөн шаардлагатай тохиолдолд та лавлгын хэлбэрээр аваад түүнийгээ бас цаашаа ашиглах боломжтой. Төр
хүлээгээрэй. Отоохон. Ийм Монголиа чаттай болсон шүү дээ. Гоё байгаа зү. Бидэнд энэ тухайга дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Инх чулуун захирлаа. Чаады оболс Аугын кий бат сон this messenger Instagram-ийн Telegram тавайгус дэншин функцаад орсон байгаа. Тэгээд ч өөрийнхөө хувийн аватар, профайл, видео боломжтой, хувь чат, чөлөөтэй групп чатаа үүсгэх зохион байгуулалт боломжтой. Дээрээс нь текст, зураг, видео, файлыг дамжуулах болцоолгоор хийгдсэн байгаа. За аюулгүй байдлын хувьд бол өгөгдлийг сүлжээний орчинд дамжуулахдаа SSL, TSL 1.3 буюу хамгийн сүүлийн протоколоор өгөгдлийн нууцлыг хангасан байна. Хоёрдугаарт нь нэгэн сонирхолтой функцаар гэх юм бол үйлсний дараа өөрөө устдаг self destructed мессежийг илгээх боломжтой. За одоогоор бид нар end-to-end шифрлэл буюу зөвхөн харьцаж буй хоёр хүн хоорондоо тухайн мессежийг харах боломжтой. Өөр гурав дахь ямар ч итгэж одоо тухайн мессежийг задлах боломжтой юм шифрлэлтийг бас оруулахаар ажиллаж байна. За чат ботын тухайд бол өмнө нь бол 3 жилийн хугацаанд Facebook Messenger дээр ажилладаг байсан бол 4.0 автод орснороо ийм Монголын аппликейшн болон веб хөлбөр дээр чат маань аппликейшн дотор ажиллах болцоо гэдэг гараад ирсэн. Мэдээж хиймэд оюун суурилсан монгол хэл таньдаг хэрэглэгчийн асуусан асуултыг ойлгоод асуудлыг шийдвэрлэх чадaltaй чатбот байгаа. За түрүүний танилцуулгуудаар гарсанчлан төрийн бүх үйлчлэгээний мэдээллүүдийг бол чатн дотор хүлээж авах болцоог бас оруулсан байна. Дээрээс нь олон сувг буюу Telegram, Viber, Instagram, Facebook Messenger дээр давхар олон сувгаар чатбот маань тухайн хүнийг танин нэгдүгээр хариултыг өгөх болцоог бодож байгаа. Одоогоор Монгол улсад 600 гаруй ерөнхий боловсролын сургууль байгаа. Сая гаруй хүүхэд залуучууд ерөнхий боловсролын сургууль суралцж байгаа. За эцэг эхтэйгээ дээрэс нь багштайгаа харилцахдаа бүгдээрээ Facebook Messenger буюу гадны платформ хэрэглэж байгаа асуудал байгаа. Мэдээж багш нь даалгавар тавьдаг учраас Facebook-ийг суулгахаар авахгүй, Messenger суулгахаар авахгүй. За хэдийгээр гадны платформ мундаг хэдий суд талууд их байна. Нүүртэй зэрэг контентууд насан туршаагүй хүүхдэд зориулж үзүүлэх боломжгүй зохисог контентуудыг маш гаргадаг хурцтай алгоритмууд ажилладаг талууд байна. За эдгээр асуудлыг шийдэхэд бол ийм Монголын e-kids систем дээр бол хүрээлэл буюу community-ийг байршуулсан байгаа. За энэ бол хүүхдийнхаа насны онцлог тохирсон community буюу хүрээлэл контент агуулгуудыг хүүхдүүд үзэх боломжтой. Өөрийн сургуулийнхаа ангийнхаа community багштайгаа эцэгтэйгээ харилцах болцоог бас давхар олгож байгаа. За хамгийн сүүлд хэлэхэд бол энэ май төр үеийн хвшлийн хамтын ажиллагааны өргөдүүд Монгол дэс сошиал платформ дээр хамтран хийж байгаа төсөл байгаа шүү. Баярлалаа. Өө, ээжээс дахиад чат ирэх шиг боллоо. Биш вэ? Өнөөдөр чи нэрээ миний төрсөн өдөр. Ийм Монголиас надад мэдлэгээ ирж байна. Nice. Баярлалаа. Одооноос эхлүүлээд танд олон төрлийн notification байнга ирж явах болно гэж боддоо. Чингүаха, та мэдээлэл хүргэх системийг тайлбарлаж байсан да. Одоо яаж илүү сайжирсан бэ? Тайзан дээр гараад ирээч. Ирэнби тайл инфлюенсийг болгосоо бидний хамгаалтын болгосоо болсон. Тэгвэл яаст? Нийслэлийн хэмжээ нь нийт айлтгын 60% одоо гэр оролт амьдардаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр төдий чиний айлууд утаа түш түлхгээ гэсэн үг. Тахин мөс харилцааны яамнаас санаачлаад энэ иргэдийг яаж хамгаалах вэ гэж бодсны үндсэн дээр бид иргэнтэй мэдээлэл хүргэдэг болсон. За энэ хүн мэдээлэл маань яаж очих вэ гэхээр айл иргүүд маань 70,000 тоног тийм төхөөрөмж олгогдсон байгаа. Тэр төхөөрөмжөөр ийм ангуудад холбогдсон байгаа. Тийм учраас иргэд одоо гэрээсээ гадуур явж явах үед ч юм уу тэр үед гист янз бүрийн байдлаар галт төмөр ч юм уу утаа янз бүрийн болоо гэхэд иргэндээ 20 секунд тутам ийм өнгөлөөс мэдээлэл чинь. Тэр утаа арилжлалт хүртэл. Тийм учраас иргэд очиод янз бүрийн арга хэмжээ өрсөн сэргийлэл бүх зүйлийг хийх боломжтой болоо гэсэн үг. За хоёрдугаар энэ мэдээлэл маань бол ирэх юм бол иргэд өөрийнхөө өв чөргийг хамгаалах. Тэ одоо сэлт гол дунд гол амьдардаг иргэд маань одоо үер болчих чинь гэдэг юм бол өрсөн сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм байна. Энэ мэдээлэл маань яаж очих вэ гэхээр эрсдэлтэй бүсүүд дээр бол төхөөрөмж бас суурилсан байгаа. Тэр төхөөрөмж дээр иргэн ийм өнгөлөөгөө холбоол. Тэгэл за тухайн орчинд үер болох гээд шүү та ямар нэг арга хэмжээ аваарай гэд өрсөн сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм аа. За дараагийн нэг мэдээлэл маань торгуулийн мэдээлэл замын хураамж байгаа. За 2024 оны 1 сарын 1-ээс эхлээд торгуул маань 15 хоногийн дотор төлөхгүй бол 50% өрсөлдөлт хэмжээг өсдөг болсон байгаа. Бид нар шууд иргэндээ мэдэгдээд танд ийм торгуул ирлээ. Та энэ торгуулийг төлөх үү? Төлөхтөр дараа шууд төлнө. Ийш хайх явах ямар нэгэн шаардлага бол байхгүй болж байгаа. За инхээр замын хураамжийг бол бас ялгаагүй ийм Монголоор төлөх боломжтой болж байгаа. За энэ дээр мөн дээрээс нь онцлог даатгал бас орж ирж
За дараагийн мэдээлэл маань бидний хамгийн чухал бичиг баримтууд байдаг. Гадаад пассворд иргэнэ үлч жолооны үлч байдаг. За гадагшаа явах болтыг гадаад пассворд хугацаа дууссан байдаг. Яаралтай гадаад пассворд гаргуулах хэрэгтэй гэж тэгдэг ш. Тийхгүйгээр ийм Монголиогоос таны гадаад пассвордын хугацаа дуусч чинь та сонгуулаарай гэдэг мэдээлэл авчин. За мөн дээрээс нь жолооны хугацаа дууссан явж байгаа торгуулдаг ч юм уу те янз бүрийн учиртай учраас иргэнэ хамгаалах үүднээс бид өөрчлөлт мэдээлэл явуулж байгаамаа. За энэ бас надад маш их таалагдж байгаа мэдээлэл юу вэ гэхээр сая Бойкат маань ирсэн төрсөн өдрийн мэдээлэл. Ийм Монголиа иргэндээ төрсөн өдрийн мэдээлэл хийгээд болсон. Бас сонирхолтой хөөрхөн. Мөн дээрээс нь цаг агарын өрссөн мэдээг бас ийм Монголиа бас мэдээлэл хөрвөн. Юу маш олон мэдээллүүд ийм Монголиа цаашдаа орно. Би бол зөвхөн онцлог үйлчлэгнүүдийг та бүхэнд хайсууж байгааг дахин хэлье. Зарим хүмүүс ч утас компьютер сайн ашиглаж чаддгүй шүү дээ. Интернетэд холбогдсноор би бол дэлхийн хаанч хүрч чадах мэт санагддаг болсон. Учир сайд хаана? Учир сайда та хаана? Миний амьдралд цахим шилжилт ямар өөрчлөлт авчрах вэ? Ямар боломжуудыг бий болгох вэ? Би ирээдүйд иргэдэд хэрэгтэй програм зохионо гэж хүсдэг. Тийм болохоор үнэхээр сонирхолтой байна. Бүгдээрээ баяр хүргээд хамтдаа учир сайдыгаа урьдчилъя. Цахим засаглалыг бэхжүүлэх үйл хэргийг оюун эрдэнэ сайтын энэ манлайл дор бид богинохон хугацаанд урагшлуулсан үр дүнд 2020 оны 10 дугаар сард 100 гаруй үйлчлэгээ нэгээр нээж байсан ийм Монгол платформ өнөөдөр 1200 үйлчилгээнд хүрлээ гэдэг бол энэ хугацаатай харьцуулаад үзэхэд бол энэ маш том амжилт юм а гэж бид бас дүгнэж болно. Энэ системийг хөгжүүлэхэд гар бие оролцож ирсэн нэг нойлоос нь ахуулаад хамтарч ажиллаж ирсэн системүүдийг хөгжүүлж сайжруулж ирсэн нийт хувийн хвшлийнхаа компани аж ахуй нэгжүүдэд бас талархал илэрхийлж баяр хүргэх хүсэж байна. Ийм Монгол 3.0-4.0-оос ялгааны энэ хиймэл оюун ухаан дээр суурилсан big data дээр үндэслэж иргэнд тухайн иргэний онцлог тохирсон үйлчлэгийг санал болгодог илүү иргэндээ хүрсэн үйлчилгээтэй платформ байх ёстой гэдгийг бас тухайн үед ерөнхий сайдын зүгээс илэрхийлж за бидний үйл ажиллагааг бас дэмжиж энэ тоног төхөөрөмжийг шинжлэх ажлуудыг дээрэс нь яг ийм Монголоор үүсгээд байсан цахим баримт хүчийг төрийн байгууллагууд хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлэхээр 109 салбарын хуулинд цахим хэлбэрээр байж болно гэдэг өөрчлөлтийг Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүлж улсын их хурл баталсан. Ийм Монголын залуус өнөөдөр их хотоо цахимжуулах үйл хэрэгт бас гар бие оролцох ийм бас эхлэлийг тавьж байгаа өдөр юм а гэж би бас өнөөдрийг тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Тэгэхээр манай хотод нийт хүн амын маань 49% нь амьдардаг. Тэгсэн мөртлөө улс орныхоо газар нутгийг 0.3 хөргөл амьдардаг. Манай хот хүн ам сая 700 мянга төрсэн учраас даад хэтэрсэн учраас агаарын бохирдол, замын төгжрөл, хөрсний бохирдол гэдэг зүйл бол бидний анхаарлын төв заашгүй яригдах болсон. Өнөөдөр жишээ нь Сүхбаатар дүүргийн орон сууцны 7 дугаар хороол гэхэд 2007 онд яг ийм гэр хороол байсан. Гэтэл энэ гэр хорооллыг 2024 онд дахин төлөвлөх нэрийдлэр барилга байшин барьснаас болоод 3 хороо бүхэлдээ нэг цэцэрлэг сургууль хороо Улаанбаатар хотод төрийн ордны хойно жишээ нь үүссэн. Энд нэг цэцэрлэг сургуульч нэгч төрийн үйлчилгээ байхгүй. Тэр байтугай машины зогсоолж байхгүй. Ийм нөхцөл байдалтай болсон. Тэгэхээр мэдээж хотын буруу төлөвлөлт буруу sin жишгээс болж өнөөдөр Улаанбаатар хотын маань төр дүүрэг гэхэд ийм нөхцөл байдалтай болжээ. Ухаадаг хотын концепт гэдэг бол доктортой бизнесийн үр ашигтай иргэдтэй ээлжтэй аюулгүй байхыг л хэлдэг. Тэгвэл Ухаадаг хотод ногоон байгууламж, эрчим хүч, улс, хөдөлгөөн, гэрэлтүүлэг, камер, гал утаа илрүүлэгч буюу мэдрэгчүүд хог хаягдлуудыг нэгдсэн big data-н дээр үндэслээд нэгдсэн удирдлагаар хангаж чадна. Дэлхийн ухаалаг хотуудын жишг бол 3 тулгуур дээр суурилж явдаг. Энд нэгт болвол ухаалаг хотыг бий болгоход харилцаа холбооны дэд үтс бий болох ёстой. Мөн их хөгжил бий болох. Харилцаа холбооны дэд үтс их хөгжлөөр суурилсан IoT буюу юмсын интернетийг ашиглаад нэгдсэн удирдлагаар хангадаг. Тэгээд шийдвэр нь өөрөө ухаалаг байдаг амьдрал дээр биелэлээ болдог болох. Их хотыгоо бид нэр
хүн гэж ойлгож харж байгаа. Жишээ нь хот бол хүн бол өөрөө хот. Хотод хүн амьдардаг хүн эрүүл сарууд байх гэсэн. Тийм учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд жишээ Сингапур гэхэд хотоо хүн юмаа гэж үздэг. Нэгэсэндээ бол энэ хүн өөрөө булчин жигэд хөгжих юм бол эрүүл чирэг байдаг шиг хотын барилгуудыг булчин гэж үздэг. Хотын барилга байгууламжууд хэрвээ орон сууц баригдлаа гэж цэцэрлэг сургуулийн хажууд нь хийж чаддаг шиг хүний булчин жигэд хөгжнө гэдэг бол яг одоо энэ 20 минутын хот гэдэг концепт шууд одоо уйлдж байгаа. Гэтэл Улаанбаатар хотыг эргээд харахаар юу ногоон байгууламж одоо бараг зогсоолж байхгүй болсон юм хот болчлоо. Тэгвэл бид яах вэ гэвэл Сингапур гэхэд дээвэр дээрээ одоо сайхан ногоон байгууламжийг хийж хүчил төрөг гаргаж иргэдэд хамгаалдаг шиг төрөл бүрийн шийдлүүд байдаг. Нэгэнт баригдсан барилгуудыг нураахаас илүүтэйгээр зөв шийдлийг олох ёстой. Хүндээ ээлтэй хотыг бүрдүүлэхэд технологийн дэвшлиг ашиглах ёстой гэж үзэж. За хүний биеийн дээр урсж байгаа цус бол цуцаар урсж байгаа цус бол цэвэр замын хөдөлгөөн гэж үздэг. Тэгэхээр бид замын хөдөлгөөнийг бол ерөөсөө цэвэр одоо энэ суцсан дотор урсж байгаа цусны одоо цус гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ болгоны үндсэн дээр мэдрэлийн тогтолцоонууд ажилладаг. Хүн 5 м хүүтэй түвэн шиг хот бол 5 м хүүгээрээ бүгдийг мэдэрдэг байх хэрэгтэй. Энэ ч үндсэн дээр бид ийм монголчууд хэрхэн хотыг технологийн тусламжтайгаар үндэ ээлтэй болгох вэ гэдэг шийдэл дээр өнөөдөр та бүхэн танилцуулсан одоо угаарын түвш. Улаанбаатар хот 75,000 айлд угаар мэдрэгч тавьсан мөртлөө хизээч ашиглаж байгаагүй. Тэгвэл анх удаа ийм монголоор дамжуулаад танаад угаарын түвш он цайлдаа байдал хүрлээ гэвэл мэдэгддэг болж байна. Энэ бол иргэнэ хамгаалж байгаа тогтолцоо. Цаг агаараа мэдэг буюу 2 хоногийн дараа хас орно, 2 хоногийн дараа бороо орно гэдгийг төрүүлж мэдээлдэг болж байгаа. Дээрээс нь эрүүл мэндийн салбарын цахимжилт үүнд нөлөөлнө. Энэ бол үнэ эрүүл байлгаж байгаа л тогтолцоо. 3 жилийн шинжилгээний хариу бүрдснээрээ бид ийм Монгол 5.0 дээр бас ерөнхий сайдтай амлахад 3 жилийн хугацааны нийт шинжилгээний хариуны биг данта дээр анализ хийгээд та одоо тухайн эргэтнээ эмчлүүлэх шаардлага үүсчээ гэдгийг хиймэл оюун ухаан дээр оншилдог болох эхний гарц бол бас үүн дээрээс нэгднэ гэж ингэж ойлгож байгаа. Дээрээс нь одоо галын аюултай холбогдуулаад, үерийн аюултай холбогдуулаад Улаанбаатар хотыг одоо хот дүүрэн мэдрэгчтэй болгох гэсэн. Мөн ЕК-ц гэсэн Улаанбаатар хотыгоо хүүхдүүдийг хамгаалахад бид чиглүүлсэн. Хүүхэд байршлаа шууд ээж аав руугаа илгээдэг. Байршлыг Tree Words-ийн тусламжтайгаар шууд Google дээрээс олоод ээж аав нь бол очдог. Ийм одоо бас тогтолцоо руу бид одоо хамтдаа шилжиж байгаа. Ингээд e-kids нэвтэрж дээрэс нь энэ олон мэдрэгчнэр буюу хүний 5 м хүү бүрэн ажилдаг шиг хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалт бол байгаа болцоо бол бүрэн байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ болгоныг бид одоо ийм монголчууд манай одоо мэдээлэл технологийн салбарынхан бол хотыг ухаалаг болгоход төр хувийн хвшлийн дэмжлэгтэйгээр хамтарч ажиллаж болох юмаа гэдгийг бол бас өнөөдөр бас илэрхийлж байна. Технологийн тусламжтайгаар шийдэгдэх ухаалаг хотыг хамтдаа бүтээхэд одоо ийм монголчууд хичээ зүтгэх болно. Та бүхний өмнө Монгол Улсын ерөнхий сайд оюутан таныг урьж байна. За мөн ийм Монголын хамт олонны бүгдийн тайсан дээр урьж байна. Хэмэл оюун зөрсөн, элний хамгаалдаг Mongolia Lutech